Дараагийн мэдээлэл. Улсын хурлын дарга Бямц цогтын зүгээс Монгол банкны ерөнхийлөгч Наран цогтод 7 дугаар сарын 29-нд зээлийн мэдээллийн үйл ажиллагааг сайжруулах 10 чиглэл өгсөн. Үүний хүрээнд Монгол банкнаас яаралтай ажлын хэсэг байгуулж зээлийн мэдээлэл өөрчлөгдсөн даруйд зээлийн оноонд өөрчлөлт оруулах зэрэг шинжилгээг хийхээр болжээ. Өмнө нь зээлийн оноог таны зээлээ төлсөн хэсгээс үл хамааран сард 1 удаа шинжилдэг байсан бол одоо зээлээ төлсөн даруйд оноотой нэмэгддэг болсон байна. Ингэснээр бага зээлийн оноотой болсон иргэд зээлээ төлсөн хэдий ч зээлийн оноо шинжлэхдэх 1 сарын хугацааг хүлээх шаардлагагүй болжээ. Өмнө нь асуудал юу байсан гэхээр санхүүгийн байгууллагаас зээл хүсэхэд нэг л нөгөө хоцорсон зээлийн түүхтэй бол зээл болохоос татгалздаг процесс үргэлжлээд ирсэн байхгүй. Тэгэхээр энийг байхгүй болгох нэгдүгээр тухайн нөгөө зөвхөн нэг түүхэн дээр суурилах биш. Тухайн нөгөө зээлийн хоцроосон бол оноо нь буураад тэр оноондоо таарсан хэмжээний зээлийг таарсан хүнд нь авах те. Эсвэл зээлийн сайн төлдөг сахлах баттай хүний хувьд тухайн өндөр оноон дээрээ нөгөө янз янзын урамшуул өртөх баг хүүтэй ч юм уу те өндөр зээлийг авах боломжийг бүрдүүлэх. Оноо нь унтсан санхүүгийн сахлах бат сул хүний хувьд тэр түүхээс хайжруулад өөр нөгөө өндөр хүүтэй зээл аваад ингээд зах зээл нь өөрөө өргөжүүд явах байхгүй. Ялангуяа наач юм залуу хүмүүс ажлын цалингийн зээл, ийм зээл авангууд нөгөө нэг аппликейшны 100 сая төгрөг дээр очивол ингэж л бас тэр шүү дээ. Хар згсаалтанд орохгүй юм чи оноогоо өөрөө хянаад явчихаараа бас өөрөөсөө хамааралтай юм хийгээд те тэгвэл илүү давуу талтай юм болов. Хар згсаалт гэдэг бол манай монголчууд бас нэлээ хүн дээр тусч байгаа. Ялангуяа энэ бизнес хэрхэлж байгаа. Ялангуяа зөвхөн хөл дөрөө босч жижиг бизнес хэрхэлж байгаа хүмүүс бол маш хүн дээр тусдаг. Хэрвээ энд хэрэгжээ явах юм бол иргэнтэй л ашигтай л гэж харж байна. Оноогоо явж байгаа нь бол зөв юм байна гэж бодож байна. Мөн зээлийн мэдээлэлтэй холбоотой иргэдийн гомдлыг Монголиагаар хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэдэг болохоор болжээ. Хэдий зээл авах уян хатан нөхцөлийг бүрдүүлж байгаа нь иргэдэд таатайч нөгөөтэйгөр юмны үн өсөх, иргэдийн зээлийн дарамт нэмэгдэх, чанаргүй зээлүүдээс болж банк санхүүгийн байгууллага дампуурах зэрэг эрсдэл үүсдэг байна. Жишээлбэл Америкийн нэгдсэн улс 2001-ээс 2006 онд зээлийн шалгуураа сулруулж муу зээлжих түүхтэй хүмүүст ч орон сууцны зээл олгосон байдаг. Үр дүнд нь 158 жилийн түүхтэй Lehman Brothers банк дампуурлаа зарлаж дэлхийн зах зээл гангасан түүхтэй.